Дүүргийн штаб бол нийслэлийн онцгой комисс, Баян зүрх дүүргийн онцгой комисс бол одоо өргөн бүрэлдэхүүнээр тусгай горимж шилжүүлж одоо ажиллаж байгаа. За бид одоо яг үерийн нөхцөл байдлаар үүссэн лаг шаврыг тээвэрлэх, замыг чөлөөтэй болгох энэ асуудлуудыг бид зохион байгуулсан. За зарим нэг тоог дурдах юм бол өнөөдрийн байдлаар нийслэлийн онцгой комисс, Баян зүрх дүүргийн онцгой комисс Улаанбаатар хотод байгаа мэрэгжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын албаагч нийлээд одоо 3371 орчим одоо албаагч 491 техник хэрэгсэлээр өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулад бид нар одоо энэ лаг шавар хагшаасыг цэвэрлэх, зам чөлөөлөх, гэрэлтүүлэх, тавих, цахилгаан олох ажлыг одоо бүрэн үндэсний хийж гүйцэтгээд байж байгаа. За тэгээ энэ дээр бас нэг ер нь бол үерийн нөхцөл байдлын дараа бол яг энэ Манелийн зам дагуу 2 м орчим өндөртэй одоо энэ лаг шавар уулын хайрга дайрга бууж ирсэн байсан. За энийг бид одоо 537 одоо удаагийн рейсээр үндсэндээ 12100 орчим одоо тонн лаг шаврыг одоо бид нар цэвэрлсэн. За айл өрхөд аж ахуйн нэгжүүдийн хашаанд одоо үүсэх лаг шаврыг бид нар цэвэрлэх асуудлыг бүрэн хийж дуусгаад одоо нэг 11 орчим айлын одоо хашаанд лаг шавар байгаа. За энийг одоо бид нар цэвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа. За мөн энд автозам эвдэрсэн. Автозамыг одоо хажуу талын хөвөө эвдэрсэн учраас энэ хөвөөг хүчтгэх автозамыг дахиж эвдрүүлэхгүй байх талын арга хэмжээг аваад нийслэлийн автозамын одоо хөгжлийн газраас тухайн автозам дээр тодорхой арга хэмжээ аваад бид нар 400 одоо 20 орчим рейсээр одоо 8000 орчим тонн хайрга дайргыг одоо бид нар ачиж бас энэ аюулгүй байдлыг хангуулсан.